Аймгийн иргэдийн төсвийн хурлаг гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хотод суманд мал аж ахуйн салбарын эрсдлийг бууруулахад иргэд малчтын оролцоо сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнүүллээ. Хилцүүлэгтд өвчрүүлэх хотод хашаад Өвгийн нур сумын иргэдийн төсвийн хурлын төлөөлөгчид, малчид, прокурор, цагдаагийн байгууллагаас оролцсон мал хулгайлах гэмтэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэн саналуудаа хэлсэн байна. Найд ингээд одоо модчин байна. Энэ цагдаагийн байгууллагад бас нэг их зовлон нэг байна. Тэр юу гэхээр одоо ерөөсөө энэ хулгайч нарыг ингээд одоо илрүүлээд барилаа хорлоо гэхэд нөгөө хуучин шиг биш, шал өөр болсон юм байна. Өсөө хулгайч нарыг утсаар дуудаал одоо тэдэн сарын тэдэн дээр мэдүүлэг өг. Тэр хулгайч замдаа тэр бүх юмыг жин тан нөгөө хань хамсаатантайгаа ягаад тэнд очиод зүгээр инээд нь хүрээл очиж байгаа юм чинь нөгөө гисгийн төлөөлөгч үүдэн тийм болохоор ерөөсөн энэ цагдаагийн юунд бол бас их хүндрэл байна. Малыг одоо насаараа малчаад нэг өдөр юм уу нэг шөнийн дотор ингээд амжиргааг дастуулж байгаа юмнууд бол зөндөө байна л т. Тийм учраас энд тэр амьдарж байгаа хүмүүс гэхээсээ илүүтэй тэрний төлөө хариуцлага гэдэг имийг л чангах хэрэгтэй маа л гэж би боддог. Аранга аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд нийт 1319 гэмтрийг гарсны 150 мал хулгайлах гэмтрэг байна. Энэ тоон нийт гэмтрийн 10 орчим хувийг эслэж байгаамаа. Мал хулгайлах гэмтрийн илрүүлэлт нь 2023 онд 66.7% байсан бол 2024 онд 55.6, 2025 онд 45% болж буурчээ. Мал хулгайлах гэмтэргийн ихэнх нь Эрдэнэ мандал, Өлзийт, Батцангил, Өвгийн нур, Игтамир, Төвшрүүлэх булганд, Синхэрх хотод Эрдэнэ булган зэрэг улсын чанартай автозам дагуу байрладаг сумдад үйлдэгддэг байна. Энэ төрлийн гэмтэргийг шалгаж шийдвэрлэхэд хамгийн их толгомддог өндөр бэрхшээл нь болохоор иргэд маань нөгөө мал хулгайлах гэмтэрэгт малаа алдсны дараа одоо олон сар жилийн дараа цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргадаг. За үүнтэй холбоотойгоор энэ хэргийг илрүүлэх, халуун мөрөөр шалгах нөхцөл байдал алдагддаг учраас одоо гэмтэргийн талаарх мэдээлэл одоо гэмтэрэг үйлдвэрч нөхцөл байдлын талаар хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй мэдээлэл өгөх зэрэг ажиллагаанд одоо малчид иргэд маань анхаарах шаардлагатай байна. Малгайлах гэмтэртэй тэмцэхэд одоо сүүлийн дэвшил технологи буюу GPS камерын системийг бол одоо төлхөө ашиглах шаардлагатай байна. Мөн цагдаагийн байгууллагад цаг алдалгүй малгайлах гэмтэрэг үйлдвэрчсэн даруйд цаг алдалгүй мэдээлэл хүргэх нь бол одоо энэ төрлийн гэмтэртэй тэмцэх илрүүлэхэд бол нийт түрүү аж тустай юм а гэдгийг одоо иргэд анхааруулж байна. Мал хулгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлэхэд малчтын болон орон нутгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэд технологи ашиглах, малчтын сүлжээг сайжруулах зэрэг ажлуудыг хийх нь чухал гэдгийг хилцүүлгийн үеэр хөндөгдсөн байна. За энэхүү хилцүүлээс гарсан одоо зөвлөмж саналыг бид нар аймаг орон нутгийн удирдлагууд за мөн одоо яам тамгын газар төргүүлж тийм ээ зарим асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх, сургалтын хүрээнд шийдвэрлэх, техник технологийн хүрээнд шийдвэрлэх ямар асуудал байна вэ гэдэг гарц гаргалгаануудыг гаргаж хамтран ажиллах болно. Мал хулгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлэх дараагийн хилцүүлгийг эх сард Эрдэнэ мандал суманд зохион байгууллаа.